За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Улсын тэргүүний дэлгэр мөрөн цогцлбор сургуулийн түүх нийгмийн ухааны багш Даваасран байна. За өнөөдөр бид нар шүүх хүний эрхийг хамгаалах баталгаа гэсэн сэдвээр хичээлээ үзэх нь байна. За багш нь энд нэг зүйлийг бичсэн байна. Цөмөрөө уншия. За эргэн дорж, эргэн будад 2 морь худалдсан. За энэ бол хурдны морь байна. Эргэн буд 3 сарын дараа үн хөлсийг нь одоо өгнө гэж тохиролцсон боловч даалга болсон. Эргэн дорж хаана хандах вэ? Одоо яах вэ гэсэн асуулт гарч ирж байна. За энэ дээр цөмөрөө хамтран бичиж. За нэгдүгээрт бол хамгийн түрүүн хүн бол доржгоо цагдаад ханддаг. За та нар бас хэнд хандж болохыг бас бичин цагдаад хандж болно. За хоёрдугаарт одоо хуулийн зөвлөгөө авч болно доржгоо. Хуулийн зөвлөгөө авна. За гуравдугаарт будгой дээр очиж одоо ууралдаг ч юм уу тийм ээ. Мэдээж одоо 2 морь өгөөд үн үлтгэх нь аваагүй юм л нэлээ одоо уцаарлаа штэ будчээ одоо яагаад мөнгө төгрөг өгсөнгөө гэд будтаа уулзна. Будтаа уулзна. Гэх мэт. Гарцууд бол энэ эргэн доржид бол байна. За магадгүй ер нь бол зарим хүүхдүүдээс яах вэ гэдгийг судалгааг ингээ аваад явж байхад бол зарим нь одоо бөө удган дээр очино, мэрэг төлөвч дээр очино ч гэдэг юм уу ийм саналуд бол гарч исэн. Одоо магадгүй энэ хүн бас тэгж болно. Одоо сайн үздэг ардгүй миний мөнгийг хизээ өгөх нь үү, яах нь үү, ийх нь үү гэд. Тийм ээ энэ бол. За тэгвэл одоо ахаад сэдвээ бид нар ахаад харъя. Шүүх хүний эрхийг хамгаалах баталгаа. Тэгэхээр эргэн хамгийн одоо найдвартай энэ хүний гарах гарц бол доржгоон гарц бол шүүхэд хандах ёстой. Шүүхэд хандах ёстой. Энэ бол хамгийн бодиттой зүйл. Үнэгийн амьдралд бол одоо өргөдлөө бичээд шүүхэд хандах ёстой шүү дээ. За тэгвэл өнөөдрийн хичээлийн зорилготойгоо цөмөрөө танилцъя. Нэгдүгээр шүүхийн эрхэм зорилго ер нь аливаа байгууллага бол өөрийн гэсэн үнд зүйл эрхэм зорилготой байж байдаг. Түүнтэй адилхан шүүх бол эрхэм зорилготой. За энэ эрхэм зорилго нь бол Монгол улсын шүүхийн тухай хууль дээр бол тодорхой байж байгаа. Дараа нь ер нь Монгол улсын шүүхийн тогтолцоо хэдэн тогтолцооноос бүрддгийг одоо ямархуу журмаар хэргийг хилцдгийг гэдгийг үзнэ. За дараа нь шүүх эрх мэдэл ухагдхуун шүүх эрх мэдлийн тухай ухагдхууныг одоо авч үзнэ. За өнөөдөр бол бид нар энэ 3 сэдвийг үзвэл хичээлийн зорилго маань хангагдах нэ. За шүүхийн эрхэм зорилготой цөмөрөө танилцъя. Хүний эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эргийг цэргэн тогтоох. Аливаа нэг хүний ямар эрхэн зөрчигдөв, амьд явах эрхэн зөрчигдөв, тийм ээ хэлмэгдүүлэлтэнд өртвөө, эрх чөлөөгөө хязгаарлуулуу, гүтгүүлүү гэд энэ бүхний эрхийг цэргэн тогтоох. За дараа нь бол хууль дээдлэх шударгаас ардчилсан ёсыг бол бэхжүүлэх. Сурагчид та бүхэн анзаарч байгаа бол шүүхийн эмблем бол 2 динс байж байдаг тийм ээ. Тэрэн дээр хоёлоо динс бол ижилхэн байж байдаг. Тийм учраас бол шударгаас энэ бол аливаа асуудалд одоо нэг талыг барихгүй ардчилсан байдлаар шийднэ. За мөн бол шүүх хурлууд та нар сонирхуулаад ирэхэд ихэнх шүүх хурл бол нээлттэй шүүх хурлаа бол олон зарладаг. Энд хинт сууж болохоор ийм болсон. За дараа нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх. Аливаа одоо хоёр талын хоорондын маргааныг дэвэргэхгүй, хуулийн үндсэлтэд одоо шийдвэрлэх одоо болзошгүй аюул осол урьдчилан гэмт хэргийг гарахаас нь одоо урьдчилан сэргийлэх, нийгмийн эмх журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсарыг бол соёлыг дээшлүүлэх гэж байгаа. Бид нар бол ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Тийм учраас аливаа хүн болгон хуулийн мэдлэгтэй байж нийгмийн амьдралд оролцдог. Хэрвээ хуулийн мэдлэг байхгүйгээр шүүх байгууллага мэдэхгүйгээр оролцох юм бол бид нарт бас хохирол учирч болно, тийм ээ. За тэгээд сурагч та бүхэн нийгмийн ямар харилцаанд бол ордог вэ? Өөрсдөө жагсаалт гарган бичээрэй. Багш нь энд нэг хідэн зүйлийг бол бичсэн байна. За та бүхэн бол мэдээж өдөр тутамдаа эдийн засгийн харилцаанд орж байгаа. Боловсролын харилцаанд орж байна. Эрүүл мэндийн харилцаанд орж байна. Найз нөхдөд харилцаанд. За багш нь дэлгэрүүлээд үзэх юм бол жишээлбэл мөнгөтэй холбоотой бүх асуудлыг эдийн засгийн асуудал гэж үздэг бол энд бол өглөө микро цуухаас эхлээл чи эдийн засгийн асуудалд харилцаанд орж байна гэсэн үг. Микро цуух.
За одоо магадгүй ээж аав мөнгө өгөөд орой эрэхтэй хэрцэн гурал аваад ирээрээ усанд ороороо тедэн төгрөг тиймээ тийшээ юм ийм байдлаар бол эдийн засгийн харилцаанд хүн өндөр болгоо орж идэг. За боловсролын харилцаанд бид нар бас орж идэг. Хичээл хийн, тийм ээ. За энэ цахим хичээл хийх, цахим хичээл үзэх, судлах гэд. За эрүүл мэнд. За бидний бие өвдөх, тийм ээ. Наацхандаа сургуулийнхаа эмчтэй манай сургуулийн бүх хүүхдүүд бол өндөржин бүхэл юм өгцөн. Тэгээ одоо манай сургуулийн эмч та нарт зөвлөгөө өгсөн байгаа. Эрүүл одоо байх, эрүүл зөв хооллолт гээл те. Тэгээ шүдэ ахуулах бүхэл одоо энэ зүйл бол эрүүл мэндийн харилцаа. Эмчид үзүүлэх нэг жишээ хичээ багш нь эмчид үзүүлэх. За дараа найз нөхдөөсөө даалгавар асуух, цуг юм үзэх, кино үзэх, даалгавар хийх, асуух гэх мэт. За энэ дээр өөр ямар одоо соёлын бас харилцаанд бас орж болно тийм ээ. Та нар бол битсэн байгаа бах. Соёлын харилцаа. За мэдээж урлагийн тоглолт үзэх, хипхоп хамтлагийн тоглолт үзэх гээл та нар бол хүссэн зүйлээ үзэж байгаа. Энэ бүхэн бол ер нь чи альва одоо өдөр тутамдаа нилээд 4-өөс дээш одоо харилцаанд ордгийг нэг одоо баталгаа байна гэж байгаа. За хүмүүс хоорондоо, хүмүүс байгууллага хооронд одоо байгууллагын хооронд харилцаа, энэ харилцааны үйл явцыг хуулиар зохицуулж байдаг. За хүмүүс хоорондоо хүндэтгэлтэй харьцан би нэг ихрийг зөрчихгүй байх ёстой гэл те. Дараа нь байгууллага за бид нар бол манай сургуулийн чинь нэг байгуулахад бид нар бол багш нар боловсролын тухай хуулийг бол сайн мөрдөж ажилтдаг багшийн ёс зүйг дээдлэх ёстой гэд та нарын тухай ч гэсэн ерөнхий боловсролын сургуулийн сурагч дүрм товцтой байх ёстой гэд заасан байгаа. Тийм учраас энэ бидний энэ хоорондын харилцааг бол хуулиар зохицуулж байдаг. За энэ харилцаа хуулиар зохицуулахгүй бол нийгэм одоо ямар дүр төрхтэй байх вэ? Болох вэ? За нэгдүгээр эмх замбраагүй байдал. Одоо хүсснээр хууль байхгүй бол одоо би нэгэ зохино. Магадгүй одоо нэг муу сансан хүнийхээ юмыг хулгай хийн, дээрэмдэх тийм ээ. Аливаад одоо хүндэтгэлгүй хандна. Нэгэн тал одоо зохицуулт байхгүй бол та нар одоо жишээ нь багш нэг жишээ та нарт хэлээ. Дөрвөн замын урсгал дээр одоо зохицуулдаг замын хөдөлгөөний тэмдэглэгээ байхгүй бол хэцүү юм болно. Тийм учраас замын хөдөлгөөний дүрмдээ заасан байгаа тэр гэрлээр явна, энэ гэрлээр явган зорцогч явна, баруун зүүн гарын дүрм цагаан одоо гарцыг тэмдэглэдэг цагаан шугам гэх мэтээр ингээд заасан байгаа. Тийм учраас энд бас хууль үйлчилж яадаг. За дараа нь бусдад хор охирол учирч болзошгүй. Жишээ бүр амь насны эрсдсэн тохиолдол гарч магадгүй. Тийм учраас аливаа бол нийгмийг зохицуулсан бол олон төрлийн хууль байдаг юм байна гэж. За тэгвэл шүүх хэнд хэрэгтэй? Эргээд бид нар шүүх рүү орж байна. Шүүх ер нь хэнд хэрэгтэй? Шүүх байхгүй гэж болдгоо мó? Шүүхийн тухай бол зарим хүүхдүүд бол хэрэгтнийг таслан шийдвэрлээл хоригдол болгоод явуулаад идэх гэж ойлгоод байгаа. Тэгвэл шүүх бол биднэрт ийм байгууллага байх нь. За нэгдүгээр шүүх хуулийг хүндэтгэж дагаж мөрдүүлдэг. За дараа нь нийгмийн харилцаанд оролцогчдын гин буруу, үнэн худлыг тогтоох, учирсан гин хохирлыг барагдуулан ажилтдаг энэ байгууллагыг бол шүүх байгууллага гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл шүүх байгууллага бас үйлчлэгээ үзүүлдэг байгууллага. Ард олно. Хэрвээ миний юм алдагдсан тохиолдолд намайг миний эрхийг зөрчсөн тохиолдолд би шүүхэд хамгаалвал одоо хандаж эрхээ одоо хамгаалуулж болох ёстой. Тэгэхээр шүүх бол бидний одоо хуулийг хүндэтгүүлдэг юм байна, дагаж мөрдүүлдэг юм байна, нийгмийн харилцаанд оролцохсод гээд олон хүмүүс байгаа тийм ээ. Энэ гин буруу, үнэн худал тогтоодог юм байна. Учирсан тэр гин хохирлыг нь барагдуулж өгдөг юм байна. Ийм байгууллагыг бол шүүхийн байгууллага гэж. За тэгвэл яагаад энэ шүүх байгууллага чинь ингээл тим жилээр тасал сугаа, ингэс сүгэ ингэдэг мөртлөө хүний эрхийг хамгаалдаг юм бэ? Яагаад энэ хүний эрхийг хамгаалдаг байгууллага юм бэ гэж. За тэгээ цөмөр дэлгэцэнд анхаарлаа хандуулъя. Иргэний эрх зүй зөрчигдсөн тийм ээ. Бол түүнийг одоо хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах замаар зөрчигдсөн эрхээ сэргээн эдлэх, хохирлоо төлүүлэх эрхтэй байдаг учраас хүний эрхийг хамгаалах баталгаа нь шүүхийн байгууллага.
шүүхийн байгууллага. Түрүүний жишээтэй адилхан гарч байна. Иргэний эрх зүй зөрчигдсөн бол түүнийг хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргадаг, тийм ээ. Эрхээ сэргээн эдлэх, хохирлоо төлүүлэх эрхтэй байдаг юм байна. Тийм учраас хүний эрхийг хангах, хамгаалах баталгаа нь шүүхийн байгууллага өөрөө болж байна. Шүүх байгууллагын тогтолцоо бол 3. За хамгийн нэгдүгээр хүн ямар шүүхэд хандах ёстой вэ гэвэл сум дундын шүүхт бол хандах ёстой. За энэ шүүхийг бол анхан шатны шүүх гэж нэрлэдэг. Сум дундын шүүхэд хандах ёстой. За энэ сум дундынхаа шүүхийн шийдвэрийг одоо буруу байна гэж үзэх юм бол аймаг нийслэлийн шүүхэд хандаж болдог. Аймаг нийслэлийн шүүхэд хандаж болно. За үүнийг бол давж заалдах шатны шүүх гэж нэрлэдэг. За ингээд аймаг нийслэлийн шүүхийн шийдвэрийг бас өөртөө одоо буруу гарлаа, буруу байна гэж үзэх юм бол улсын дээд шүүхэд хандаж болно. Яагаад гэвэл энэ тухайн энэ хоёр анхан шатны болон давзаалдах шатны шүүхийн шийдвэрийг улсын дээд шүүх бол хянан үзнэ. Зөв явагдаж уу, буруу явагдаж уу? Шийдвэр нь зөв байна уу, буруу байна уу гэж тухайн иргэнд гомдлыг барагдуулж өгөх үүднээс Монгол улсад эдгээр 3 шүүх байгууллагын тогтолцоо хүчин төгөлдөр үйлчилж байна. За, энд багш нь үндсэн хуулийн нэг заалтыг бол оруулсан байгаа. Монгол улсын үндсэн хуулийн 14-р зүйлийн 1-д заалтыг цөмөр уншъя. Шүүхийн өмнө бүх хүн тэгш хэрэгтэй гэж заасан. Ямар ч хүнийг одоо нэг гараанаас эхлэн гэсэн үг. Нэг гараанаас эхлэн гэсэн үг. Тийм учраас шүүхийн өмнө бол бүх хүн тэгш хэрэгтэй. Эрхээ эдэлдэг. Бүх хүнд бол эрх нь байна. Чиний эрх арай дутуу, чиний эрх арай илүү гэж бол хэлэх хэрэг байхгүй. Бүгдээрээ шүүхийн өмнө тэгш хэрэгтэй. За хүн бүрт өөр тулгсан хэргийг эрх бүхий хараад бус тал үл харах. Хэний ч нөлөөнд автаагүй гэсэн үг нэ. Тал үл харах, танилдал өөр юм харах тий. Харах шүүгээр нээлттэй одоо шударгаар шүүлгэх хэрэгтэй. Тал үл харах, хараад бус нөлөөнд ороогүй. Шүүх бол аль нэгний талд орох ёсгүй юм байна. Тийм ээ. За гэрийн даалгаврыг багш нь та нарт хэлье. Өнөөдөр бид нар шүүхийнхээ эрхэм зарилгыг үзсэн, шүүхийн тогтолцоогоо үзлээ, шүүхийн эрх мэдлээ үзлээ. Шүүх бол олон эрх мэдэлтэй. За нэгдүгээр гэрийн даалгаврыг өгөхдөө шүүх хүрэлд дараах хүмүүс ямар үүрэгтээ оролцдог болохыг бичиж ирэх юм. Цагдаа ямар үүрэгтээ оролцох юм, прокурор ямар үүрэгтээ оролцдог юм, өмгөөлөгч ямар үүрэгтээ. За энэ шинэ нэр томьёо те нотариатч. За дараа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгч гэдэг хүн ямар эрх үүрэгтээ оролцдог вэ? За үүнийг гэрийн даалгаврыг хийхийн тулд та нар энд анхаарлаа хандуулна. Даалгаврыг хийж гүйцэтгэхдээ сурах бичгийн 175-аас 177 дугаар хуудсыг ашиглаж болох ба нээлттэй зарлагдсан шүүх хуралд сууж ажиглалт хийх замаар гүйцэтгэж болно. Одоо тухайн шүүх хуралд сонгож шүүхтэр очиж сонгож явахдаа нийгмийн ухааныхаа багштай одоо ярилцаад амьд ахуйд нь очоод амьд орчинд нь очоод тэгээд нээлттэй зарлагдсан шүүх хуралд бол сонгон сууж болно. За зарим хурал бол хүний нэр төртөө олон хүний нэр төрийг хөндсөн ийм байдаг учраас хаалттай зарлагдаж болдог. Нээлттэй хуралд бол та нар иргэний үнэлгээ үзүүлээд орж болно. Тэгээд тухайн шүүх хурал дээр бол эдгээр хүмүүс ямар эрхтэй оролцдог юм бэ гэдээ ажиглаж бичиж болно. Хамгийн гол нь та нар энэ шүүх хуралд оролцоод өөрсдөө ингэж ажиглалтаа ингээ ирэх юм бол та нарт илүү одоо хичээл үлдэж ойлгоно. Цагдаа гэрн хүмүүс яаж ойлгодог вэ тийм ээ? Прокурорыг юу гэж ойлгодог? Бид нар прокурорыг л яриад байдаг. Гэтэл хэрэгт одоо энэ шүүх хуралд ямар үүрэгтэй оролцдог ингээд эднэрийг бол шүүх хурлаас олж хийвэл та нарт илүү одоо үр дүнтэй ийм байх нэ. За энэ миний хичээлд анхаарал тавьсан сурагч та бүхэнд баярлалаа.